LG Electronics нь дэлхийн байгаль орчны өдөрт зориулан Life is Good цэцэрлэгийг нээж Монгол Улсын ногоон хөгжлийн санаачлагад бодит хувь нэмрээ орууллаа. Энэхүү санаачлагын хүрээнд 120 гаруй мод бут гацуур нарс модыг тарих ажил хийгдсэн байна. Чингис хааны хөшөө цогцлбор цонжин болдогт барилах уг цэцэрлэг нь Монгол дахь байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөх бодлого, ээлжигийн урт хугацааны үйл ажиллагаа болон тууштай бодлогын илэрхийлэл болж байгаа гэсэн юм а. За мод тарих үйл ажиллагааг LG Electronics болон Genco Tour Brew хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд LG Electronics, CIS-ийн ерөнхийлөгч, Almaty Kazakhstan-ы ерөнхийлөгч нар оролцсон юм а. За тэд Life is Good цэцэрлэг бол зүгээр нэг ногоон байгууламж биш. Энэ бол LG-ийн тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн төлөөх чин сэтгэлийн илэрхийлэл гэдгийг онцолж байна. Монгол улсын үндэсний мод тарих аянд хувь нэмэр оруулж байгаадаа бид бахархаж байна. Засгийн газар болон орон нутгийн хамтрагчдаа итгэл хүлээлгэж хамтран ажилласан явдалд гүн талархал илэрхийлье. LG-ийн хувьд сайн үйл хийснээр амьдрал сайхан гэдэгт итгэдэг. Энэхүү цэцэрлэг бол энэ итгэлийн бодит илэрхийлэл юм а. Санаачлагын хүрээнд нийт 4000 м2 талбайг цэцэрлэгжүүлж орон нутгийн иргэдийн тав тухтай амьдралд эерэг нөлөө үзүүлэх ногоон орчин бүрдүүлэхийг зорьсон гэлээ. За үүнээс гадна 610 м2 талбайд өнгөт автомгүй явган замуудыг тавьж цэцэрлэг нь амрах, зугаалах боломж өгөхий нээлттэй орон зайг бүрдүүлж өгсөн байна.